Сайн бацгаано сонсогчдоо Намын Жор подкаст маш удаан завсарлаа бараг одоо хагас жил болж байна. Тэг өмнө нь 6 дахь дугаараа Намын Жимд авахт хоёр донголт камера манаар хийсэн. Тэг нэлээ урт бас үжээс дахиж хийж байна. Тэгээд намайхаа дахиад подкаст эхэлж байгаадаас баярлалаа. За баярлалаа. Хоёулаа анхны донголт камера романта хэрхэн танилцчихсан тухай яриагаа эхлэе гэж байна. Хэдэн онд анх уншив. Одоо сая дахиад хэдэн жилийн дараа уншив гэдэг тухай. За энэ хүүхэд байхдаа л уншижсэн. Дунд сургуульд байхдаа одоо тэр үед ч одоо сайн уншдаг нөгөө төмөртэй эрдэнэтэй хэсгийг төвж уншаад адал явдалтай хэсгийг төгөөд уншдаг. Тэгээ бусдын сүүлд нь тэгж ингэсгээ уншдаг. Нэг сайн ойлгодгүй л байж. Сүүлд нь 1987 онд 10 төгссөн жилээ Хавалтай аймгийн алаг нуурын говьд тэмээ аж яваад Пүрүү гэдэг айлд очив. Тэр тухайн үед би ч 18 сэдв хөвгт. Тэр ахны 30 гаруй настай байсан болоо. Тэгэд ороо тэдний тончоод өглөө тэр тэмээнд гарахад тэр ах дэрэн дээр ороо унтахынхаа өмнө дэрэн дээр заах нь унтахынхаа өмнө энэ номыг жахаа эргүүлдэг ингээд энэ тонглоо тамирыг хөх хэвлэл байдаг штэ тэр төсрийцэн үе. Тэрийг гаргаж ирсэн ноолож гэсэн одоо тийм хаврын тэмээ шиг тэгж тийм болчихсон ном байсан. Тэгээд тухайн үед ч одоо би нэг Достоевскийн тэр эдээ өвчлөжсэн Александр Блокийн шүлгээр өвчлөжсэн залуу алуу насных. Тэгээд тонглоо тамирыгаа яг нэг тийм байдгал ормон гэсэн ойлголттой байсан л да. Тэгээд нөгөөтгөр бол нөгөө ахаа гэллэг та одоо ийм ном уншиж гэдэг нөгөөтгөө жаахан голонгоо маягтай харж ирсэн. Өглөө нүтээр мордо тэмээнд явж байхад ч өвөл штт. Алаг нуурын говьд тэгээд над дэлжсэн. Ахна ороо хөвтгтэй нэг хэдэн удсаар тэгээд өдөрт бол зав арахгүй. Лааны гэрэлдэгтэй удсаардаг. Тэгээд унших тусам нэг л ухаан орж ирээд байх юм аа нэг хэрэн тийм зохиош өгөхөд. Тэгэхэд би тухайн үед 18 сте залуу дотроо шоолж нэг л явчихлаа. Зайлвал энэ төвчний ном унших юм да гэж. Тэгээ одоо бол тэр залуу насны явдал гэж хайруулахгүй л одоо тийм бодож явсан да. Тэгээ ичмэр л байгаа юм л та. Тэгээд тэрнээс хойш нэлээ хойно ахаад нэг уншсан, мөн саяхан ахаад уншлаа. Тэгээ одоо бол би тэр хөтөөгийн тэмээчин бүр ахын хэлдэг үгийг ахаад яг дахин давтаж хэлэх байна. Өөрөөр хэлбэл энэ орман унших тусмал нэг юм гардаг л орман л да. Ер нь бол хүн нөгөө хотгийн гүнийг ч юм уу одоо ямар нэг юм өөрийнхөө цар хэмжээгээр л хэмждэг юм байна л да. 10 гэдтэй 20 хүрээгүй залуу явахад энэ орманыг тэр хэмжээнд л үнэлжээж одоо эргээд харахад бол яхарахгүй манай Монгол үндэстний бүтээсэн нэг оюуны том сод төрүүл мөн юм даа л гэж бодогдож байна. Монгол үндэстний бүтээсэн оюуны сад бүтээл гэж ярьлаа. Тэгээ үндэстний сонгодог роман гэдэгтээ судлаачид, уншигчид санал нэгтэй байдаг. Тэгэхээр яг бид хоёр энэ романы тухай дэлгэрүүлж ярих юм бол маш урт цаг явах болчих гээд байна. Тэгэхээр хоёлаа яагаад үндэстний сонгодог роман гэж байгаа юм бэ гэдэг дээр нэг 5 асуулт тавиад тэр асуултанд хариулах гэж оролдоод үзье гэж бодож байна л да. Дүрээс эхлэе. Ихтгэлтийн дүр. За ихтгэлтийг дагаад Сахур төмөрийн дүр. Одоо маргаа мэдэн шүү уншигчтай юм дунд ямар хүнийг шлэн сайр гэдэг байгаа юм. Энд чинь зүгээр л холгаач юм шүү. Баян хүмүүс одоо хүмүүсийн адуу мормалыг хулгайлж авчираад ядуу хараад тараад өгч байгаа. Тэгээ тэрийг нэг баатарлаг үйлдэл тийм шиг ойлгоод байгаа. Энд ярианаас ойлоо эхлэе гэж бодчих. Мөн саяхан яг энэ төмрийг хулгаач өмнө үү гэдэг асуудлаар чинь онлайнаар баахан шуглаа шүү дээ. Эхлэн ханаас гарсан гэсэн чинь тэр нэг манай нэг их хурлын гишүүн нэс гарсан юм шиг үү. Одоо хулгаач хүн гэж Сахур төмөр бол хулгаач гэж жиргсэн юм уу? Пост бичсэн юм уу? Тэгэл тэрнээс үүдэл хулгаач мөн биш гэл манайхан талцаад байх мэтгэлцэх шиг боллоо. Зүгээр харамыг хар, цагаамыг цагаан гэж хэлэх хэрэгтэй. Харыг саарл цагааныг саарл гэх арга байхгүй. Гэвэл харыг цагаан гэж хэлэх арга байхгүй. Хулгайч хүн гэдэг бол ямар хүнийг гэлдэг вэ гэхээр өөрийн эрх ашигын тулд
тэ өөрийн эрх ашигын тулд ашиглах, завших шунлын сэтлэр бусдыг хохироож байгаа хүнийг хулгайч гэдэг байхгүй юу? Тийм ээ. Гэтэл захиур төмөрийн үйлдэлийг ингээд яг энэ шалгуураар харах юм бол яг тийм хүмүүн шүү. Захиур төмөр хэдийгээр одоо баяд ноёдуудын адууг хулгайлж байгаа боловч үйлдэл нь хулгайч гэж харагдаж байгаа боловч тэр хулгайлсан актыгаа мордо хааш навэж өгдөг гэхтэр өөр хушууны ядарсан зүдэрсэн одоо унах моргуу болсон идэх хоолгүй болсон баяд ядуучуудаа байж тараадаг. Тэрнийхээ хариуд нь капи улаан зоос сохор одоо сэтэрхий твж авдаггүй хүн шүү дээ. Тэгээд энэ одоо захиур төмрийг энэ мөн чанараар нь харах юм бол захиур төмрийг яагаад ч хулгайч гэж хэлэх аргагүй байна. За харин төгжил бол болгооч юм байхгүй юу? Төгжил тэр шоронд хоёулаа хэдэн шин адуу тууж тавьж байгаад захиур төмөр хэлдэг чи. За энэ хэдийгээ тийм шууны борчууд тарааж өгч явна гэсэн чинь. Тэ явцгаая гэсэн нөгөө тэр гол нь харлаад өгч байгаа шүү дээ. Хэдэн шин яах гэж энийг ингэж туусан байх вэ? Яах гэж ингэж хүн отон тавьсан байх вэ? Яах гэж өлөн ноот ингэж явсан байх вэ? Ингээ царай нь харлаа, бараагаад юм бодоод өгч байгаа шүү дээ. Гэтэл захиур төмөр тэрийг огт бодохгүй эсгэрээд ивж байгаа. Тэгээд тэрнийхээ төлөө хэнийг захиур төмрийг утгалдаг шүү дээ. Утгалахад нь захиур төмрийг хэлдэг үг нь өөрөө энэ мөн чанарыг тодорхойлж байна. Хэдэн адсахны төлөө хүн алах нь тэг шүү дээ. Гэтэр захиур төмөр мөн чанараараа бол хулгайч хүн биш юм аа. Харин жиггэн хулгайч хүн бол төгжил мөө. Тэр хүн зөвхөн өөр их ашигын төлөө явдаг. Захиур төмрийг тэгвэл яагаад тэр аль одоо баяд ноёдтой адуу туугаад байгаа юм бэ гэж. Өнөөгийн энэ цаг үед ийм цаг үед залуучууд одоо юу гэдэм тэр яагаад туугаад байгааг ойлгохгүй байна. Тэр хинч гисэн тэр нэг шударгын бус юмд дургуйцдаг. Тэрний эсрэг тэмцэх хүслэр мэзэл төрдөг. Одоо өнөөдөр ч гэсэн одоо энэ төсөв энтрийг одоо янз бүрийн аргаар ил далд хууль гаргаад хүртэл хулгайлдаг энэ нөхцөл байдлыг гэж бас хулгай шүү дээ. Одоо хулгайч хүртэл одоо бид тэрийн ордонд аваач залжсан л байгаа шүү дээ. Ийм одоо шудраг бус байдал хүчээ авчихсан тэрийг ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд зохицуулах арга болцоогүй болчихсон тийм хэцүү одоо бурангуй цаг үед арга мухардахта тэг ядарсан зүдэрсэн хүмүүст өөрийнхөө хэмжээнд шударгасыг сахиулах гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл бусдыг дарлаж мүлжиж одоо яа гэдэг шудраг бус замаар хууль ус замаар бусдын олсон олзыг тэрний золиос болж ядарч зүдэрч байгаа энгийн борчуудад тарааж өгч байгаа энэ ийм л үйл явц байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ бол захиур төмөр өөрийнхөө хэмжээнд хуулгүй шудраг ёсгүй орон цагт өөрийнхөө төвшөнд хуулийг шудраг ёсыг сахиулах гэж хичээж байгаа. Тэр цаг үеэ эсэргүүцэн тэмцэж байгаа тэмцэгчийн дүр байна. Дэлхийн улс үндэстнүүдэд ийм дүрүүд бүгдэнд нь шихүү байдаг. Одоо та бидний бүгдээрээ сайн мэддэг Английн ард түмний Робин Худ гэж баатар шүү дээ. Яг мөн чанараараа манай захиур төмөршгөл хүн байхгүй юу. Тэглээгээд өнөөдөр англичууд, Их Британичууд Робин Худыг хулгайч гэж хэлдэггүй дээ. Одоо ийм дүр Оросч байна, Хятадч байна, Японч байна. Өнөөгийн одоо Японы Якуза нараад чухам ямар төвшөнд байдгийг бол сайн мэдгүй. Гэхдээ ерөнхийдөө өөрсдийнхөө төвшөнд шударгасыг сахиулах гэж тэмцэж байгаа тийм л хүмүүс юм байна. Нөгөө талаар нэгэнт ярьсан дээр захиур төмөр гэж юм бэ гэж. Нэгдүгээр тэр хүн бол хулгайч биш. Хоёрдугаарт нь маш их сэрэг самбат хүн байгаа шүү дээ. Тэгээд хатан зөрөгтэй, төвчээртэй, ухаантай бас. Ухаантайгаас гадна их тийм генийн цайлгал сэтгэлтэй дотоод төрсөн зэрүүсэн тийм сайхан дүр байдаг. Тийм учраас олон монголчуудад захиур төмөр гэдэг хүн тийм сэтгэлд нь ойрхон явдаг байх гэж бодож байгаа. Лодоодон буга Монгол эр хүнд байдаг олон сайхан шинжүүдийг Монгол эр хүний одоо хүсэн мөрөөддөг тэмүүлдэг, эрхэмлдэг олон сайхан шинжүүдийг тэрээр зөрөгтэй шудраг үнэнч тэгээд шуналгүй урт сэрэг ухаантай самбаатай өшөө юу гэдэг тэгээд царай зүс дуулаа хүртэлх сайхан тэр олон сайхан шинжүүдийг
нэгтгэхэд хэв шинж болгон захиур төмөр дээр гаргаж өгсөн юм л юм. Тийм учраас одоо бид захиур төмрийг олон хүмүүс сайхнаар одоо өөрийнхөө сэтгэлд төсөөлж явдаг байх гэж бодож байна. Хулгайч гэж би боддог монгол хүн байдгүй гэж магадгүй. Гэхдээ тэр ховор баг. Хэрвээ байдг бол тэр хүмүүс нөхцөл байдлыг дүрийн дотоод мөн чанарыг сайн олж харж чадсангүй, тийм бололцоос гарсангүй байх гэж бодож байна. Зохиол дээр гардаг захиур төмрийн одоо ахын дүр, эрдний дүр байгаа тийм. Цаашлаад итгэлтийн дүр байгаа. Гол эдэн дүр байгаа шүү дээ. Та сая ярьлаа хэв шинж дүр гэж. Энэ уран зохиол дүрээ маш чухал одоо зүйл тийм. Сайн муутай энэ одоо жишээ нь итгэлт гэж та нэг бичсэн шүү дээ. Итгэлтийг тоочвол далаа гэж. Тэгэхээр итгэлтийн тухай итгэлийг эрдэнтэй холбоод тэгээд бас зарим нэг дүрүүдийг холбож яриад дүрийн тухай яриагаа ойлаа бас нэг зөвлөг тийшээ хандъя гэж бодож байна. За итгэлтийг ч гэсэн бас сайн хүн муу хүн гэл манайхан маргадаг л да тий. Ялангуяа 90-ад он гарснаас хойш итгэлцэг сайн хүн байхгүй болж явсан тий. Тэр тэгэл итгэлч шиг байцгаая гэж өрөөлөх хүртэл гаргасан, сонин хүртэл гаргасан тийм явдал болсон. Оюун санаанаа уруудалд ороод л да тий. За итгэлт сайн тал бол бий. Ямар сайн тал байна вэ гэхээр дуурах гарцаагүй сайн талууд байгаа гэсэн үг. Их олон сайн талтай хүн итгэлт. Жишээлбэл ямар сайн талууд байна вэ гэхээр итгэлт нэгдүгээр дэд хэмжээний ажилсаг хүн байхгүй. Зүгээр сууж чаддаг хүн байхгүй. Тэр бадарч дахар хэнийг төмрийг алдчихад хайж яваад ирэхэд итгэлт яр суухтаа хүртэл суралдээ суучдаг шүү дээ тийм. Тэгээд тэр чинь байнга хөдөлмөрлөж идэг учраас тэр биеийн бүх булчин шүрмсэн сайн хөгжсөн тийм. Тэгээд явахтаа хүртэл ямар нэгэн юмд яарч байгаа юм шиг тэвхэрч явдаг учраас тэвхрийг нэр очигсон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ тэгээ итгэлтийн тухай лодод номгоо зүгээр хүчээгөө тэр явж байгааг хүртэл одоо тэгж шогшиж яваа гэж тэр явахтаа хүртэл яарч явдаг тийм. Асар хөдөлмөрч хүн байгаа байхгүй. За энэ бол яхахгүй одоо бид нарын итгэлтээс авах ёстой чанар мөн өгөл мөн одоо сайн тал мөн өгөл ба. Нөгөө талаар бас мань хүн маш авьяаслаг мэдрэмжтэй бизнесмен байхгүй. Одоо бас одоо цагт байх юм бол томоохон корпорац аваа явж чадах хэмжээний тийм гүйлэг авахантай аливаа юмны арга хэмжээг олддог тийм цараатай сэтгэдэг менежер юм байна. Тэгвэл жишээлбэл одоо ийм байна. Дэлхийн 1-р дан 100 жилийн өмнөхтэйгээр ч 100 жилийн өмнө. Дэлхийн 1-р дай эхэлснийг мань хүн сонсонгуудаа нөгөө хамтарч Орос руу Украин 8 хийдэг. Павловтойгоо. Тэр 8-ных нь ашиг нь хэд дахин нуглах юм байна гэдгийг мэдээд тэгээд дахиад тэр юугаа 8-аа өргөжүүлэх тухай бодож байгаа. Орос руу одоо өхөр гаргана гэж. Тэгээд энэ жишээлбэл тэр олон улсын худалдаан тэр хүртэл маш урд нүргөө сэтгэж штеп. Тэгэнгүүтээ нөгөө дараа нь Орос Германидаа ингээд удаашраад байгаа тэглэнгүүт Оросын цөлхөө буюу одоо рубль тэр үеийн монголчуудаа хэлэхээр цөлхөө нь өөрт нь байсан хадгалагчжсэн Оростой 8 гэж авсан хадгалж байсан тэр Орос рублийн ханш унж магадгүй гэдэг мэдэнгүүт тэр маш урдан арилж зарж байгаа. За ингээд өшөөх олон талууд бий л дээ. Мань хүн өөрөө бол бичиг мэдэхгүй хүн шүү дээ. Бичиг мэдэхгүй батлаа тэр хэмжээний юм сэтгэж бодоод хараад ингээд явж ийн гэдэг бол гайхалтай юм байна байхгүй. Тэгээд дээр нь одоо тэр өшөөнийхөө одоо ноёд тайж нарын ачаагүй сул дорой хөдөлмөрч биш амны аргыг олж чаддгүй тийм юм хараад мань хүн их бухимддаг. Одоо жишээлбэл тэгж хэлж байгаа шүү дээ. Хошуу тонж хагардлаа идэж илжиртлээ унтахаас өөр юу ч мэдэхгүй дамжхууд гэж. Тэгэл чинь хэлэх дуртайг дамжхууд гэж штэ. Ядахтаа хэдэн хамжлагаач зарж чадахгүй ачаагүй мөртлөө хортой. Мунхаг мөртлөө шунамгаа амтдаг ч. Тэг хэрвээ би хошуудлуулж байсан бол эднэр шиг хөдлөх хүртээ хятадын пүүсэнд ялахгүй хүч шиг мэхлүүлэн өр тавьж алба татвараар манитехник зэрэгзүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлагчдыг цуглуулж байгаад уяаг нь утган шиг уяат. Найхтар хэлж байгаа хөө. Угаацын өтгөн шиг зуурч байгаад цэм нэхүүлэхгүй гэж. Манай хүний толгойд цэм нэхүүлэх хөтлөм эрхийн мэдлэг хүрсэн бол манай хүн цэм мэдүүлэхээр төвшөнд толгойн ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд манайхан бол сайн санаж байгаа нөгөө итгэлт өөрийнхөө эдний суур хоныг хүмүүсээр гаргуулахдаа яаж аргыг нь олж яах вэ? Заах дөөс мөн гэж хэлж хагаад хоолыг гаргаж өгч байгаа. За орой бүгдээрээ цөв аян шүүгээд ингээд тэгээ хурдан дөргөн гээйлгээд маш зэгцтэй эмхтэй гэж. Тэгээ гэтэл пүрүүд ажих юм бол эсрэгээрээ цуглаад зодооноор тардаг ч юм уу тиймэрхүү. Ингээд баялагийг хэрхэн яаж
аривжуулах уу, өсгөх үү, түүний тулд олон түмний хүмүүсийн одоо итгэх санаачлагыг яаж хөдлөх үү одоо гэдэг тал дээр бол үнэхээр одоо толгой бол маш зэрэг ажилтдаг тийм л хүн байна. Тэгээд энэ бол бидний итгэлтэй бас нэг сайн тал. За дээр нь бол мань хүн бол тэр маш ашир, гэрхай, хэрсүүхэн байгаа байхгүй юу. За одоо мань хүн дээр хошууны хар хэрт очиод хар гэр сагтыг харуулд жаахан ахуул гарын хөндрүүлж хагаад дотор нь орж үзэж байгаа. Энэ өөрөө дандаа болж үтэхгүй муу мухай юм хийж явдаг учраас хизээ нэгэн цаг тэр нь нийлрээд юмыг яаж мэддэг. Ирж магадгүй гэж. Тэгээ монголчууд нэг тийм дом маягийн байдаг гэсэн байхгүй. Тийм юм орж сууж хагаад одоо ирээдүйд нөгөө тэр чинь хүн чинь нэг заавал туулах хэрэгтэй юм гэж байна шүү дээ. Тэрийгэн өөрөө сайн дураараа туулаад домноод өнгөрч тэр ард нь тэр шоронд ордог гэсэн тийм дом маяг. Тэрийг хүртэл айхтар хэцүү хүн тэрийг хийж байгаа. Тэгээд дээр нь мань хүн бол тэр нэг гамингууд ялагдсан гамингууд бусад зүгтайхта таарсан болгоно одоо дээрэмдээд олаад явж байгааг сонсонгуудаа лууг үнийг хүрээн дээр байсан мань хүний өөрийнх нь одоо нэг хашаанд хоёр гэртих одоо боломжийн юмнууд хураадаг байсан. Тэгэнгүүт тэнд хинч харсан тоож харахын аргагүй хоёр навсрахаа хар гэрээ авчиад тэр гэр бариад тэнд дотор юм олдчихж байгаа. Тэр нөгөө яар цандар шөөгдөж гамгууд бол аль тэр сайн гэр сайн ашаа байшин л орч тоно шүү дээ. Хинч тоохгүй тийм хоёр юм барьж тэр нөгөө тийм арахгүй өнгөрч байгаа. Гэх мэтлэнгээр тийм толгой их маш сайхан хурдан сэрэг энэ бас сэтгэлтэй сайхан тал байдаг. Тэгээд өшөө одоо бас энэ дээр ингээд жишээ ярих юм бол тэлтэй хурдан дүргээс тэлтэр яриад байх юм бол өшөө олон талын юм байна л да. Одоо сайн тал нь гэх юм бол гэтэл нөгөө талд нь итгэлтэд сөрөг тал бас байна. За ер нь сайн муугүй хүн гэж байхгүй л да. Гэтэ итгэлтийн сөрөг тал нь маш ноцтой сөрөг талууд байдаг байхгүй юу? Нэгдүгээрт нь мань хүн ашиг олохын тулд юу ч хийж чаддаг. Мань хүн өөрөө үл тэрийгээ тодорхойлж хэлдэг ч даа. Хэрэгтэй бол шаардлагатай бол ашигтай бол их нэрийг хүртэл удалжтай магчдаг. Тэр хин эрдэнэ арайгүй л үүдэх тэр 90 нь бол 8-ны ярианы 90 нь бол 8-ны дүр гэдэг чинь нэг тиймэрхүү юм байд юм шүү дээ. Тэрийг авч чадахгүй. Тий. Гэх маягаар ингээд яг энэ зүгээр нэг ихтгэл санамсргүй амнаас унагчсан үгүйш үнэхээр тэгжээж баялаг цуглуулж чадсан юм байгаа байхгүй юу. Шаардлагатай бол ихнэрээр шудалж чадах тийм юм. Шаардлагатай бол ан нөхрөө шудалж чадах тийм юм байхгүй юу. Ихнэрээ удаж чадж байгаа юм бол ан нөхрийг хэнийг шудалж чадна гэсэн үг шүү дээ. За тэр анханаас хөрөнгө арч гэрэлсэн хүн шүү дээ. Өөрөө бол юу харц дор одоо жирийн хүн тэгээд хөрөнгө арч баян одоо тайжийн ихнэр охин авч суугаад тэрнийхээ инжинд ирсэн жахаа юмн дээр л мань хүн хөлчөд ихсэн хүн шүү дээ. Тэгээд ер нь ихнэрийнхээ талаар харж байгаа тэр бодол энэ төр бол тун эвгүй шүү дээ. Тэгээд ихнэрээ хараад итгэлт ингэж бодож байгаа. Эдний ихэд хуучин хайн ихэд ямар нэгэн дурсгал буюу сүсэг бишрэлтэй холбоотой юм зарим хүнд байдаг. Тэр хүн уул зүйлд онцгийн хайртай биш учраас авдрын аль нэг болонд хаяад мартаж орхидог. Заримдаа нүдэнд нь тусгаад хаяа хадгалж байгаа учрын явдал нь санагддаг. Яагаад хадгалж байгаа? Итгэлтийн хувьд должин цохом ингэж хэрглэж болдоггүй, хайч болдоггүй хуучид байлаа мэтлэнгээр. Тэгээд тэр одоо мань хүний хувьд бол ерөөсө тэр бүх юмыг ашгаар хараад байгаа байхгүй юу? Тэгээд эцэг нь хүртэл нас барахтаа 3 үе зүйсэн шүү. Чийлрүүдгээр харилж яваарэ гэдэг нэг утга хөхтөр мань хүн ламангийн догшин дүрийн юм гэж судлааг хэлж хагаад нэг хүнд хэд нугас үнээр зарчиж байгаа байхгүй юу тийм. Тэгээд тэрийг амьдралдаа хийсэн хамгийн зөв ашигтай наймаа гэж бодож явдаг. Өөрөөр хэлбэл тэр өвөг дээдсээс ирсэн юмыг одоо өвлүүлэх одоо юу гэдэг юм эцэг хүртэл харахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээд бүх юмыг одоо юу гаргадаг. Нүдэн дарагдах ашигаар тооцдог юм хүн байна. За тэгээд дээр нь итгэлтэй бас нэг айх тэр бол дээр юм хийдэг. Шаардлагатай бол дээр юм гэн тэр өөлд бийсэн буюу одоогийн Аранга аймаг хотын сумын нутгаас зуднаас цугтаж ирсэн ардуудыг дахар бадарчтай нийлж яаж худлаа хийж нүүрэн дээр нь хэрхэн яаж аашилсан дараа нь яаж шөнөөр ирж дээрэмдсэн дээрэмдэгтээ яаж одоо хамгийн үнцэнтэй юм авсан гэд ингээд ярих юм бол ерөөсөө энэ бас зөндөл юм гараад ирж байгаа. Тэр мань хүн бол хулгайч их нь байна, дээрэмч их нь байна. Одоо сайн юм хайж байгаа шүү дээ. Тэгээд айл гэрийн голомт хүртэл самарч чадж байгаа. Тэр
одоо Эрдэнэ гэдэг айлыг бол үндсэндээ мархан өөрийнхөө дур хүсэл тачаалын төлөө тэднийг бүр мөсөн голомтын самраал ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс болоод Эрдэнэ яваад хөөн яваад долгор одоо канон дээр бол амнасаа алдчихж байгаа. Тэнд бол ерөөсөө эмзэглэх шаналх юм ерөөсөө байхгүй. Тэгээд мөн ихтгэлт тэр өөрийнхөө нэг оршоо нөхөр Пауловыг иргэний дангарлыг буцаа явах техник шин бисаа гарч хандж ийн гэдэг боловч явсаа угар нэхрийн тэгэл өөрийнхөө ашиг сонирхолд ашиглаад ер нь Орос авга ямар үт юм үзээ байж үзээ ямар дамшиг байдаг бол гэл эргэ үтээдэг шүү дээ. Тэгээд энэ мань хүн бол ерөөсөө өөрийнхөө эрхшигэн төлөө юу ч хийж чадах юм хүн байхгүй. За тэгээд маш их тийм одоо өчүүхэн зүйлээс хүртэл ашиг бүх юмнаас ашиг харж идэг юм байна. Жишээлбэл Эрднийг нэг алдартай захиур төмрийн төрсөн ах бол мэдмэгцээ үгүй нэг танилцах юмсан гэдэг байхгүй юу. Эрдэнэ захиур төмөр муу хүн биш шүү, танилцах юмсан. Гэхдээ Эрдэнэ гинэн гүн чинь тэгж яагаад нэг хөр идэх байлгүйдэ гэж. Гэтэл Эрдэнэ юу гэж хэлж байна вэ? Тэр зүүн аймгийн хурдтай газраас хязгаалan үрээ авчирч азраг тавих юмсан. Төмөр захиул аваад ирэх байлгүй гэж. Зүгээр төмрийг нэг сайхан эр хүн нэг одоо уулзаад нэг танилцаад хүн чинь тэгдэг шүү дээ. Сайн хүнтэй уулзаад танилцаад ярилцах юмсан, найз нөхөрлөх юмсан гэж харах биш. Харин төмрийн тэр шилийн сайн эрийн чанарыг харангуйтай тэрийг зөвхөн өөртөө хэрхэн яаж ашигтайгаар ашиглах вэ? Өөрөлдвөл төмрөөр хулгай хийлгэж зүүн аймагуудаас одоо манайхан зүүн аймагаас бахан хурд нэмэр аваад байдаг ч зүүн аймагаас хурд нэмэр авчруулад тэрийг цааш нь дамлж зархал тухаас бол бодож шүү дээ. За ингээд энэ талаар одоо маш олон зүйл хэлж болно. Одоо шилбэл хөрөв тайжийн адууч нэг мор хайж олдохгүй байсан чинь нөгөөглөө ихтгэлт нөгөө хоёр морин тэр ихтгэлтийн гэрийн гадаа ойрхон байгааг харангуйтай барьж аваад тэр буцаж ирж автал нь хонь дахил талхилж орхих юмсан гэж хэлж байгаа. Тэгээ энэ талхилж орхино гэдэг чинь одоо ээлж гуун гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл Эрдэнэ бол унах моргүй хүн биш. Одоо хитэн суур одоо азар гадуутай хүн. Гэтэл нэг хүний алдчихсан хоёр морийг барьж яваад зүгээр ирж автал нь байнгын унна гэдэг чинь зүгээр ямар төвшний ашигч гэлж байгаа. Одоо тий өөрөөр хэлбэл чи машина манай хашаанд гэрэн гадаа харжаа гэж авчираа 50-50 би өөрөө унах миний гадаа 2-3 том джип одоо юу гэдэг унах машин байсан ч гэсэн чиний одоо авчираа тавьчихсан муу Excel-ийг өдөр шөнөгүй от руу унахтаа талхиад байсан гэсэн үг байхгүй юу? Тийм ашигч хүн гэсэн утгаар гарч ирж байгаа. За тэгээд дээр нь одоо бас нэгийг гэлээд нөгөөг боддог. Тэгээ онцгой чадвартай сонирхолтой. Тэгээд тэр галсан энтер бол тэнд нэтгэждэг. Тэгээд галсан бол одоо шилбэл хэн Эрдэнэтэй анх эхлээд танилцж байхад Эрдэнэийг эхлээд ерөөсөө тоохгүй хүлээж авдаг шүү дээ. За хоёул хингэндээ алгүй юу басгатаа нөх харчуул хэцүүл гэдэг хингэндээ алгүй юу. Гэтэл Эрдэнэ бичиг үсгтийг мэдэнгүүт тэр дороо хөөрч өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ юу гэж хэлдэг гэхээр за одоо хин юу гэж яаш шнэ. Одоо ааш нь огт өөр болоод за одоо нөгөө Эрдэнэийг яаж өөртөө авч үлдэх тухай арга бодоод эхэлж байгаа. Тэгэнгүүтээ галсан дуудаа цаашаа очиод энэ хүнийг нүүлгээд аваад ирэх. Тэгээ галсан гарахтаа бол тэгж хэлж байгаа шүү дээ. Галсанд дөөмөн энэ ядарсан хүн тусч үз хэн маань ялгаа юу байх вэ гэж. Мөчийн өмнө чинь ойлоо халвалгүй юу гэж хэлжсэн чинь. Гэтэл хэрэгтэй гэдгийг мэдэнгүүтээ ядарсан тусалж үзгээд тэг хэн маань ялгаагүй байх вэ гэсэн болчихж байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр ингээд маш олон юм байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл галсан итгэлтийн тухай гинэн галсан итгэлтийг одоо дандаа одоо мондөг хүн гэж бодож явдаг. Тэгээд хөөх юм нөгөө тэр хоёр галсан ямар хүн хоёрыг шөнө адуун манахаар явахт нь итгэлт даарууцаа тахтагтыг авсан нөх маягтай гүлэгт нь галсан бол их баярлж байгаа шүү дээ. Хөөхий ах сайн гүшиг битэрийг одоо хүнийг дандаа ах шиг ингээд аав шиг бидний төлөө санаа зовж байх юм тагээд итгэлтийн тухай галсан гэлэгт нь ямар хүн бол галсан хин итгэлтийг хэн болохыг нэвтрэх юм гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар хүн бол юу гэж хэлж байна вэ? За манай итгэлч хоёр бодолтой хүн дээ. Алтаа бодоход авдраа бодно гэдгээр адууга бодохдоо манайгаа бодож байгаа гэж. Тэгэл ер нь энэ үгээр бол хэнийг итгэлтийн мөн чанарыг ямар үгний үгээр итгэлтийн мөн чанарыг бол нэвтрэх хэлж байгаа юм л да. Тэгээд өшөөх олон юмнууд байна. Жишээлбэл одоо
гэр бүлийн сүрчээд амьдрал ганцаар зовжсон байхад долгортой харьцаж байгаа харьцаа бол тун хүүтэн зөвөн шүү дээ. Тэгээд за чи давгүй гэсэн давгаар 3 давдаг юм да гэдэг тийм хүүтэн нэмслэгтэн надтай зөрөөч одоо алигтай сайнаа үзэхгүй байхтаа гэсэн тийм юмыг нүднээс нь уншлаа гэсэн юм хэлж байгаа. Тэгээд тэр хүний зовлон итгэлтийн үед бол хүний зовлон бусдын зовлон бол юу ч шүү дээ. Тэгээд энэ мэтлэнгээр одоо итгэлтийн тэр сайн муу талыг ингээ ярих юм бол за сайн талууд нь одоо түрүүнгээр ярьсан хэд хэдэн сайн талууд байна. Муу тал нь бол нэлээд ноцтой тун хэцүү тийм муу талууд байх. Тэгээд итгэлтийн сайн мууг ялгаж харддаггүй ховор ням үгүй л хараад байдаг. Гэтэл итгэлтийн зарим одоо ширүүл галсан бол итгэлтийг дандаа сайн хүн гэж ихэнхдээ харж явсан байсан. Тэгээд нэг удаа архиугаад согтохдоо миний итгэл тах шиг тостаасан баян хүн луугны тамирын савнд бат халах дөрвөн амигт байхгүй гэж одоо ярьж байгаад тасраад ундаг шүү дээ. Галсан ч тэр итгэл хэн чи эрдэнч тэр бүгдээрээ итгэлтэд одоо мал лууж, ашиглуулж, авшуулж байдаг юм л хүмүүс л дээ. Ер нь энэ дээр нэг хаад ингээд хэлэхэд нэг юм байна. Бизнесийн салбар, ерөөсөө нийгмийн салбар бол ийм хоёр том талбартай байдаг гэж. За энэ талаар одоо барууны тэр бизнесийн салбар судалсан судлаач эрдэмтэд хүртэл одоо судалгаа гаргасан байдаг юм байна. Юу их тэр шудраг бус болон шудрагс талбар гэж хоёр талбар байна. Итгэлч хүмүүс бол шудраг ус талбар дээр тоглож чаддаг, шудраг талбар дээр тоглож чаддаг. Өөрөөр хэлбэл шудраг талбар дээр эрдэнэт сайн хүн болж харагдана, галсанд сайн хүн болж харагдана гэсэн. Шудраг ус талбар дээр тэр төгжтэй нийлж одоо хүрээ талж чадна, бадарчтай нийлж одоо хүн дээрэмдэж чадна, өшөө юу ч үт юм одоо юу л бол юу хийж чаддаггүй баг. Хоёр талбар дээр зэрэг Павловтой нийлж одоо юм хийж чадна гэсэн. Зэрэг юм тоглож чаддаг учраас энэ одоо тийм шудраг ус хүмүүс илүү одоо амжилтанд хүрдэг. Гэтэл шудраг хүмүүс уу одоо шилбэл эрдэнэ бол шудраг. Эрдэнэ бол шудраг ус талбар дээр шилбэл итгэлтэй ягач өрсөлдөж чадахгүй. Өрсөлдөж чадахгүй учраас шудраг ус талбар дээр дандаа эрдэнэ маллуулчих байгаа байхгүй. Итгэлтэд эрдэнэ дандаа маллуулж гэсэн. Эргээрээ шудраг талбар дээр эрдэнэ тоглож чадах боловч бас итгэлч шиг тийм итгэл төгс тоглож чадахгүй болчих. Тэгэхээр энэ эцсийн үр дүн яаж нөхдөж шудраг ус хүмүүс эсвэл өөрөөр хэлбэл итгэлч шиг юм олон талтай хүмүүс аль аль талбар дээр нь зэрэг тоглоод илүү амжилтанд хүрдэг гэсэн иймэрхүү санаа давхар гарч ирж байгаа юм да. Тэгээ энэ нэг санааг руу эргээд харах юм бол өнөөдрийн манай нийгэмд итгэлтийг одоо их олон итгэлтийг бид олж харах болцоотой. Одоо нэрийн хэлтгүүнүүдэнд харагдаж байгаа гэж бодчих шүү дээ. За ингээд нэг итгэлтийн асуудал ингээд ярьж тэр эрдэнэ гэдэг юм бэ гэдэг маш тодорхой болол эхэлнэ л дээ. Лодомгоо аавгаа өөд болсны дараа аавда зориулж номон хөшөө босгоно гэж гэргэд хэлж байсан гэж турсамж намд нь байдаг. Турсамж намн дээр нь бас байдгийн ер нь эрдэнийн дүрийг гаргахдаа аавыгаа эрдэнээр дамжуулж гаргахыг их оролцсон гэж эхнэрийнх нь одоо турсамж намд нь байдаг л да. Тэгэхээр аав нь одоо барилддаг, морь уйдаг тийм хүн байсан гэж. Тэгээд эрдэнийн тухай хоёлаа нэг товч яриад дараагийн хоёр дахь сэдвүүг оръё. Тэхүү. За би одоо тунгалаг тамирыг судлаач хөрөлбөл лодо дамбуун судлаач бол биш л дээ тий. Лодо дамбуун судал гэж одоо бүхэлдээ судалгаа биш дээ. Энэ чиглэлээр олон хүмүүс судалгаа гэсэн миний мэдгээр Лочонгой Бажуудан Гамбатгой гэдэг олон хүмүүс сарын судалгаа хийсэн байна. Гамбатгой чинь бүр доктор хамгаалсан. Доктор тий яг энэ сэдвэр доктор хамгаалсан. Тэгээд тэр хүмүүс илүү тодорхойгоор бичжүүлдээсэн гэж бодож байна. За зүгээр нутагт байдаг яриагаар одоо бид нар чинь нэг л өшөөнөл бол судал штэ. Тий одоо яг байгаа ямар сүмэн төрсэн тухай. Тий одоо тэр үеийнхаар бол Засагтхан аймгийн Эрдэнэ бишрэл засагтхааны хушуу буюу одоогийнхоор бол Говьлтай аймгийн Таашир сумын нутаг Далан гэдгийн нуруу гэдгийн урд үзүүртэл төрсэн хүн шүү дээ. Тэгээд тэр үеийн Эрдэнэ бишрэл засагтхааны хушуу гэдэг маань одоогийн Говьлтай аймгийн Таашир халуун сум бүхэлдээ шаргын нэг урд хэсэг дэлгэрийн ихэнх тал гэх мэтлэн нэг хэдэн сум нэг хамарсан нэлээд том хушуу байсан баг.
Одоо би зүгээр өөрийнхөө сонссон уншснаар ярихад одоо дамгаа чадраа бол залуудаа их сайхан барилддаг хүн байсан гэнэ. Бас тэгээд зүгээр ч байгаагүй тийм тайж одоо бас захирагч хүний хүүхэд байсан гэж. Тэгээд ямар нэгэн одоо маргаан зөрөлдөн гараад наашаа нүүс юм аа гэж. Зүгээр хит хитэн хөлбөр яригддаг. Нэг нь болох тэр нөгөө хэнийг Дамбижатай холбож ярьдаг. Дамбижаг сүүлд Дамбиж 2 удаа орж ирсэн шүү дээ. Сүүлд 18-9 оны үед 19 онд орж ирсэн гэдэг. Орж ирээд нэг сайхан мөр аваад цаашаа явахдаа тэр морь энэ одоо дамхаа чадраа бол юм мөр гэж. Тэгээ чадраа болгоо араас нь хөөччөө тэр одоогийн 3 шарын бэлд гөөсчөөд мороо буцааж авсан гэж. Тийм нэг яриа байдаг. Тэгээд Дамбижаг буцаад эрх нөлөөтэй болоод ирэнгүүт Дамбижагаас болгоомж наашаа цогтаасан гэсэн нэг яриа байна. Нөгөө нэг яриа нэг болох тэр тунгалаг тамир ормаа эхлэхдээ тэгдэг шиг сагтан гомбожвтай одоо тийм зарга үсгээд тэгээд заргаад илхээ байгаад эрдэнэ одоо нутгаасаа гарлаа гэж. Тэр сагтан гомбожуу гэдэг нь одоо жинхэнэ дээр бол цэрэн гомбожуу гэдэг хүн л дээ. Тий. Цэрэн гомбожуу гэдэг нь одоо хамгийн сүүлчийн сагтан юм байна. Тэр цэрэн гомбожуутай холбоотой наашаа нүүсэн байх магадлал өндөр. Тийм домгууд бол нэлээд одоо уушрэнүүд байдаг. Их баян хүн байсан юм нэлээ. Наашаа тэр шадраа болгоон аав нь их баян хүн байсан юм нэлээ. Тэгээ наашаага нүүхт чи явж үтсэн бол бидэнд Гавалтай аймгаас наадалт дэлгэр гуйлангийн талагч том хөөчм сайхан тал бай. Тэр талаар 7 хоног тоос гарсан юм лээ. Өөрөөр хэлбэл мал нь 7 хоног туусан гэсэн үг. 7 хоног туудаг тийм их малтай байж. Тэгээд нутгийн хүн харчаад нутгийн хамаг буян явчлаа гэж согширчээсэн гэж. Тэгээд магадгүй тэр хоёр дахь хөлбөр ч аль ч хөлбөр байсан байж болно. Юутай шадраа болгоо тэр үед чинь зүгээр жирийн нэг суман ард ч юм уу одоо хамжлага ард бол бичгүүсгтэй байх магадлал маш бага байлаа шүү дээ. Хэн ихтгэлд бол суман ард шүү дээ. Тэгээд суман ард гэдэг чинь одоо өөр өөр амьдралыг авч явдаг хүмүүс эхэлж байгаа юм. Хэн нэгний хараад биш. Хамжлага гэх тэр хэн нэгэн эзний одоо зарц маягтай амьдэрдэг хүмүүс. Тухайн үед хүн амын нэг 50 гаруй хувь нь хамжлага байсан. 30 орчим хувь нь одоо суман ард байсан юм шиг байна. Итгэлт чинь бичүүсэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бичүүсэхтэй хүн хэн байх вэ гэхээр одоо язгуур хусаатай тайж одоо шүүн оюун захирагч энэ өөр хөвгтэй бичүүсэхтэй байл сургадаг. Тийм толгой дараалан сургадаг байсан байна. Тиймгүй зүгээр жирийн суман юм уу хамжлаггүй бичүүсэх сурах болцсон маш ховор байсан. Өстө өдрийн бод шиг байсан байж магадгүй. Тэгэхээр энэ эрдэнэ бичүүсэхтэй байна гэдэг маань ямар нэгэн байдлаар одоо тийм зур гаралтай байж л гэсэн үг. Үнэхээр шатраа болгоо тийм зур гаралтай байсан гэсэн тийм яриа байдаг. Бас их сайхан барилддаг хүн байсан л ер нь наад нь 3 даваатай. Тухайн үеийн сагтааны одоо алдартай арслан шошгор шагдар гэдэг хүнтэй наадам тарж нөгөө залууч байж шошгор шагдар нь нэлээд харж явсан гэж гарсан байсан байлгүй. Тэгээд нэг 3 даваанд амлахт нь хөгшин анны насгүй болсон онгорцгоод даахгүй болсон хөгшин арслан намайг амлаа гэж үг хэлсэн юм шиг байна. Нөгөө шадраа бол залуу хүний аг омгор. Тэгээд шошгор арслан за чамайг энэс наадам болгонд амлж байна. 8 амлаад өчрөхгүй бол 9 дээр нь 9 болоо гэж хэлээрэй гэсэн. Тэгээд 9 нь болоод одоо 9 болоо гэхээр нь бууж өгчээсэн гэж. Тэгэхээр ер нь нэлээд сайн бүхэл байсан байгаа байхгүй. Ер нь бол залуудаа гэхдээ цолгүй, цол авч чадаагүй. Магадгүй цол авах наснда асгар арсланда амнаасаа болж даруулсан байх магадaltaй. Тэгэл ингээл одоо эрдэнэ бол барилддаг шүү дээ. Сайн барилддаг. Тэгж барилдж хагаад нөгөө тэр бадар тахарч нь заан цолтой өгштэй те. Тэгэд иймэрхүү байдлаар ингээд тэр тунгалаг тамир ормон дээр гарч байгаа төрүүд бол их олон амьдралаас ургууж гаргасан дөрүүд юм ginлээ. Тэр итгэлтийн дөрв хүртэл одоо бас нэг тодорхой нэр заагаад тийм хүнээс санаа авсан дөрв гэдэл ингээл яригддаг л та. Тэгээ яа харахгүй л одоо
амьд олон сайхан амьд хүнээс авч гаргасан учраас энэ Арманы дөрүүд их амьдлаг хэлж ярьж байгаа үг нь хүртэл яхахгүй нүгэ галсан хэлэндэ. Яхахгүй нүгэ ихтгэлтэл хэлэндэ. Тий. Эсвэл энэ үгийг төвчлөх хэлэндэ гэж. Тэр одоо нөгөө дүрийн мөн чанарыг маш яруу тодорхой цаг ялгаатай гаргаж чадсан л та. Одоо зохиол бол нэрийн солилцоод ер нь хэлсэн үг нь танигдахаар бол байдаг шүү дээ. Гэтэл энэ зохиол төр бол тийм биш. Одоо энэ сонгодог гэж болгоод байгаагийн нэг чанар бол тэр дүрийг амьдруулж чадсны нэг шинжин тэр дүрийн диалог харилцаа яриалтай. 1971 онд тонголог тамираараа манай бичээд тэрийн хошоо шагнал авсан. Бас нэг хүмүүсийн маргаан байдаг. Тухайн үед мэдээж энэ том авраг одоо Хаймсан романыг бичихэд харах, үлгэр авах, суур хийх ийм одоо роман хараахан төрөөгүй байсан. Алтаа роман бол одоо Монголын шинэ үеийн уран зохиол. Тий. Анхны роман гэдэг байгаа шүү дээ. Тий, төрсэн байсан тий. Тэгэхээр Дөлгөөн доноос хуулж битсэн гэдэг бас нэг юм маргаан байдаг. Миний тэр уншиж байсан дурсамжин дээр тонголог тамирыг бичгээд Дөлгөөн дон миний ширээн дээр байсан. Гэхдээ би Дөлгөөн доноос суралцсан, хуулаагүй гэж өөрөө л хариулт өгсөн байдаг юм бэл. Тэгэхээр хоёул энэ яагаад ингэж яриад байна гэхээр би одоо түүнийг батлах зүйл нь бол монгол хэл гэж хараад байна л дээ. Монгол хэл, монгол сэтгэлгээ. Тэгэхээр монгол хэл буюу хоёр дахь одоо энэ яагаад үндэсний сонгодог роман гэдэг хэлний тухай, монгол хэлний тухай яриагаа ирвэжлээ. За тэгэл яг үе ийм уулаасаа ийм томоохон бүтээлийг таарсан шалтар бол тэр арай нүцэндэл байдаг л да. Одоо тонголог тамирч одоо шалгоо бичсэн бичээгүүгээл тэр чинь Дөлгөөн доныг бичсэн бичээгүүгээл янз бүр яриа явж л байдаг. Одоо 20 гэд настай залуу бичих боломжгүй л явж л байдаг. Дөлгөөн доныг шалгоо бичсэнийг одоо бүр тэр нарийн судалгааны компьютер хүртэл гаргаад ирчихсэн байж байгаа шүү дээ. Тэрийг батлах маш олон болцоогоо би энэ талаар тусад нь нийтлэл хүртэл бичсэн. Тонголог тамир романыг Дөлгөөн донтой харьцуулж үзээд, уншиж үзээд тэгээд тэрийг хэлэх хэрэгтэй байна. Үнэхээр хуусан байна уугүй байна уу гэдэг. Юуг нь хуулсан байна. Тий. За энэ дээр зүгээр төстэй 1 2 3 юм байна. Төстэй 2 3 юм юу гэхээр нэгдүгээрт нэг нь тонголог тамир, нэг нь Дөлгөөн дон гэдэг нэр байна. Тий. Гэхдээ эн чинь тэнд Дөлгөөн дон гэж том мөрөн байж гин. Энэ харангаа нутгаар тамир гээд сайхан зэлэлдсэн сайхан тонголог гол урсч байна. Яг тэр санаа аваад нэрлж болно. Ийм санамсаргүй тохиолдох зүйлүүч байна. Би бол санаа аваад нэрлжсэн байх магадaltaй. Тэглээгээд энэ зохиолын үнцнийг бууруулах ямар ч үндэслэл болохгүй. Санаа аваад сэдв аваад бичих тохиолдол байна. Нэгнийхээ дутуу гаргаад бичихтэй дутуу илэрхийлчихсэн зохиолыг ахаа баяжуулаад цааш нь гүйцээгээд бичих тохиолдол хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нэр бол энэ санаа авсны төдийгөр олчлаа гэж хэлэх үндэслэл бол биш. Нөгөөх нь ерөөсөө Дөлгөөн дон роман дээр тэр иргэний дайны өмнөх яг иргэний дайны үеийн тэрний дараах яг энэ зурус самуун цаг үед тэр нэг дооны казакуудын төлөөлөл болгож Григори Мельхов босод төрүүдээр гаргаж ирсэн ийм онцлог төр баг. За тонголог тамир дээр бол бас л яг тэр нэг хөвсглийн үеийн хүмүүс самуунтай цаг үе 14-өөс 1932 оны хооронд тий нэг зурус үйл явдлыг тусгасан. Тэр нэг түүхэн аль үндэстний Оросч тэр Монголч тэр нэг түүхэн эдрэгдлээ цаг үеийн түүхийг тусгаснараа нэг төстэйдэл баг. Өөр энэ хоёр ормон төстэйдэл ерөөсөө байхгүй. Одоо жишээлбэл Григори Мельховын дүртэй төстэй дүрийг тонголог тамир ормон дээрс хайгаад тагаад болохгүй. За Аксинягийн дүртэй нэлээд ойролцоо дүр гэх юм бол Дулмаагийн дүр байж болно. Одоо Аксиня бол тийм одоо зоримог үзэсгэлэнтэй хэлэх гэснээр хинээс ч одоо айлгүй хэлждэг. Тэр өрмөц содон дүр одоо тэгээд хинтээ Григори Мельховын тэр хоёрын харьцагл бол онцгой сонин харьцагл байгаад байдаг. Нөгөө талд нь төмөр хайртай болсон Дулмаагийн дүр бол бас тийм зоримог бас үзэсгэлэнтэй төстэй дүр байгаад байдаг. Гэхдээ Дулмаагийн хэлдэг ярьдаг юм дотоод ертөнц тэр нэг нь Монгол ах トゥ дээр байгаа нөхцөл байдал бол тэгээ дээр нь тэр хайртай болсон төмрийн тэр хоёрын харьцаглын харьцаа энэ гэдэг тэр адилдах юм хаа шүү дээ тий. Яг зүгээр санаа авсан байж болно.
Дүрийн хувьд бол зүгээр санаа авсан байж болно. Тэгээд одоо тэр өшөөгөр бол тийм олон адилт харам ерөөсөө байхгүй. За Григорийн эцэг Пантелеев хөгшний төр итгэлтэй төстэй тал бас хаяа мэрсээр харагдаг. Гэхдээ итгэлт нь хамаагүй л төгөлдөр дүр шүү дээ. Зүгээр нэг иймэрхүү дэлгэц бол шалтар үйлдэл яриануд бол би. За энэ дээр нь шоолгоо болвол тэр хүний дүрийг онцгой сайхан гаргасан дүрийн тэр сэтгэл зүй дотоод мөн чанарыг тэдний тэр олон үг нушхуугаар тэднийг хэлж байгаа нэг хоёрхан өгүүлбэрээр гайхалтай сайхан гаргасан тэр казак хүн гэж ямар хүн байдгийг одоо дооны казак гэж гаргасантай яг адилханаар одоо дамгуй энэ Монгол төв Монголын тэр хүмүүсийн зан чанар аршин яг тэр Монгол ах уйданд ганц нэгэн үгээр гайхалтай сайхан гаргасан. Энэ зохиолч ур чадварын төвшин адилхан төвшөнд төгсөж өгсөн гэсэн үг байхгүй. Энд адил энэ төвшингээр нь бас нэг нэгнээс уулзчих гэх ямарч болцоо байхгүй юм байна л да. За тэр нэгэнт хэлсэн дээр ингээ хэлэхэд энэ лада дамгойн дээр хэл найруулгууд үнэхээр нэг сайхан тийм Монгол үг яриа өгүүлбэр байна. Энэ дотор одоо их олон одоо мартагдж байгаа эргээд сэргээхүүл зохих тийм сайхан Монгол үгүүд байна. Одоо хэлцүүгүүд байна. Энэ маш олон үг одоо энэ Тунгалаг Тамир Арманы үгүүд ард түмний дунд хэлцүүг болоод үлдчихсэн шүү дээ. Одоо нөгөө юу вэ? Нэг итгэлтийн гэлдэг олон үгүүд байна. Төмрийн гэлдэг үгч байна тий. Нөгөө галсангийн гэлдэг ч үг байна тий. Одоо бид нарын сайн санаж байгаагаар бол одоо би ганц нэг энэ дэр жишээ болоод хэлээ л дээ. Одоо хөрөнгийг өргөлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илж ирдэг юм. Сохор зоосогч бол хэсгэрч байж төл өгдөг юм шүү дээ гэж. Энэ итгэлтийн үг одоо бид нарын хингүнгэл мэддэг үг болчихсон байгаа. Зайг хөнгөж язгуур усааг хүнийг гэлдэггүй залхаг хүнийг гэлдэг юм гэл тээ. Энэ бол одоо бүр ардын үг шүү. Тий, одоо сектаныг харчвал хэцүү гэж одоо бог дээр л ярьдаг болчиход байгаа шүү. Ийм мэтгэнгээр одоо мэтлэнгэр нөгөө тухайн үндэсний сэтгэлгээ зан заншил одоо тэр өөрмөц онцлогийг клерений онцлогийг хүртэл тусгаж өгснөөр чинь үндэсний онцлогтой гормоны гэдэг байгаа чинь нэг шинжин шүү дээ. Өшөө олон тал юм байгаа. Дээр нь энэ гормоныг бас нэг үнцэнтэй зүйл нөх тэр түүхэн цаг үеийг нүдэн тарагталд өрсөлж чадсан. Тэр ахуй амьдрал мэдээж улс төрийн үзэл хандлагын үзэл сурталын юм бол байгаа. Гэхдээ тэр үзэл сурталын юм нь 10 орчим хувь байшилж хийж болж болно. Гэтэл тэр 10 орчим хувийн үзэл сурталын юмар энэ гормоныг бүхэлд нь үүсэх болцоо байхгүй. Энэ гормоны бусад одоо эрдмийн чулуу шиг гэлзэж байгаа тэр олон сайхан дөрүүд олон сайхан одоо төрслүүд түүхэн бодит үйл явдлын зарим одоо илэрхийллүүдийг тэр үзэл сурталынх нь одоо нэг 5-10 хувиар шууд балуурдан арилгах болцоогүй юм л та. Тийм энэ одоо энэ гормоныг үндэсний гормон гэж хэлэх хэд хэдэн ноцтой үндэслэл байгаа нь. Нэгдүгээрт нь энэ гормон дээр монгол хэлний яруу сайхан дансаг байдал үнэхээр гайхалтай гарсан. Хоёрдугаарт нь монгол хүний сайн муу бүх талууд одоо итгэлтэй эрдний төмрийн дулмаагийн долоорын гэдэг олон сайхан яг монгол хүний хүнд байдаг зан ар сайн муу бүх зан ар шингуудыг толин тусгасан мэт нийт гаргаж базан гаргаж чадсан энэ сайхан чадвар байгаа. За тэр түрүүн бид хоёр ярьж амжсангууд бол долоорын дүр бол итгэлтийн дүрээс магадгүй илүү байж болохоор Евросын тийм хүн үнцгийг бүтээсэн дүр байна гэж харагдсан. Одоо итгэлтэй адил нэвт гарааг учирсан. Тэр долоорын дүр магадгүй одоо тэр Фройдийн психоанализийн төвшин тайлбарлаж болохоор задлж харж болохоор тийм онцгой дотоод ертөнцийн бол гайхалтай гарч өгсөн дүр байна гэж би харсан. За дээр нь норманы бас нэг одоо юу тэр цаг үеийн Монгол үндэстний ахуй амьдралыг яг нэвтрхий тойшиг харуулсан. Тэр энэ дотор Монгол үндэстний тэр нэг сэтгэлгээний онцлог, зан заншил, хэл хэлц маш их хөргөн одоо уран яруугаар туссан зүйлүүд байна. За гэх мэтлэнгээр одоо энэ норманы сайхан талуудыг одоо ярьж барагдахгүй л дээ. За хоёулаа хүмүүст бас жоохон ойлгомжтой байх үүднээс дарааллаад нэг нэрлэлцээ гэж бодоод байна л да. Эхлээд хоёулаа дүрийн тухай сахиур төмөр эрднээр дамжуулаад, итгэлээр дамжуулаад, саята долоороор дамжуулаад бас ингээ ярьлаа те. Цаана галсан одоо төгжилгээд ингээ ярьлаа. Нэгдүгээр, хоёрдугаарт
энэ Монгол хэлний тухай, сэтгэлийн тухай ярьлаа. Одоо 3 дугаарт нь Монгол сэтгэлгээ, тэгээ Монгол ахын тухай яриад, тэр Монгол түүхийн тухай нэг яриад ингээд ерөөдөө бас яриа маань өндөрлөгдөж тий. Тэр түрүү нэрсэн итгэлтийн дүр, эрдэнийн дүр ч одоо төмрийн дүр гэл ингээд бусад олон дүрүүд, эрттэй эмэгтэйх олон сайхан тод туссан дүрүүд, тэр дүрийн онцлог бүхэн өөрөө монгол хүний мөн чанар шүү дээ. Одоо монгол хүнд үнэхээр төмөр шиг сайхан дотоод мөн чанар байсан уу байсан. Итгэлч шиг одоо тийм одоо олжиргон хоёр үзүүртэй зөв шиг тийм чанар байсан уу байсан. Нэг хүний тухай яриаг өвгөлтөө үндэсний тухай ярьж байгаа шүү дээ. Монголчууд бусад үндэстэй л адилхан сайтай муутай артам. Гэхдээ өөр ингэсэн онцгой өрмөц онцлог шинж байна. Тэр онцлог шинжүүд бусдаас ялгарх монгол үндэсний онцлог шинжүүдийг энэ зохиол төр олон талаас нь гаргаж өгсөн юмнууд байгаа. Зүгээр тэр болгоныг одоо гарын дор байхгүй учраас би дэлгэд хэлээд байж чадчихгүй. Зүгээр л одоо тэр нөгөө хин гаднаас өөр ушууны одоо аян чин жинчин явуулан хүнийг ирэхэд нь байдгаа гаргаад одоо тосч аваад байдгаа гаргаад цайлаад гаргаж байгаа тийм зан чанар маш тод харагддаг шүү дээ одоо. Тэгээд тэн дээр бол маань хүн өөрөө тэгж үчдэг. Монголчууд явуулан хүн царай алдсан газар гэж ушуун утгаа хэлүүлэхгүй тий. Харин тэр ушууныхын цайтай царайтай гэж магтуулж байхыг хичээдэг гэдэг. Тийм учраас ирсэн ч очинд байдаг юм ойлгохтойгоо барьтай айлдаг заншилтай гэдэг гэх мэтлэнгээр ингээд тэр Монгол ах уу ёс зан сэтгэлгээний онцлогийг харуулсан олон сайхан одоо тийм дүр төрслүүд байгаа л да. Тэгээд энэ дэр нэг юм маш тод харагддаг нь за итгэлт бол тийм байлахад бусд олон дөрүүд нь нүдэнд харагдж байгаа тодорхой ашигын төлөө явдаггүй харагдаад байгаа. Одоо жишээлбэл долоор тэр тийм зантай, иргэдэн тийм зантай, төмөр байна, дулмаа байна, хуйг байна, хуйгийн аав байна, хуйгийн дүү байна гэдэг ингээд олонхоо дөрүүд нь тийм одоо бусдаа их сэтгэлтэй, өнө шударгаг эрхэмлсэн, цагаан цайлган гинэн сэтгэлтэй, өөртөө хөдөлмөрч тийм. За ялангуяа эрдэнийн дүрд бол яг монгол хүний нэг тийм нийтлэг шинжүүд бол их хүчтэй туссан шүү. Наана их одоо эрдэнэийг одоо хин тэнэг гэж хэлэх үү? Одоо тэнэг хүн гэхэд хэцүү шүү дээ. Одоо аймаг хөшөөний дарга хүртэл хийж явуулаа маань хүн эрдэм боловсролтой тухайн цаг үедээ бол бичих үсэг тайлагдсан толгой их сэрэг ажилдаг. Ас хөд залхуу их аргагүй хөдөлмөрч гэхдээ их гинэн хүн байхгүй юу? Гинэндэл итгэлтэд мал болоод байгаа шүү дээ. Тэгээд энэ өөрөө монгол хүний нэгний нийтлэг чанар юм байна. Монгол сэтгэлгээний өрөмөц тал юм байна. Тийм ч учраас одоо монголчуудын гадны зуучид дандаа тэр талаас нардаг. Монгол хүний тэр итгэлтэй эрдэн шиг итгэл таадаг тийм чанарыг онцгой хүлээж авдаг. Эрдэн өөрөө бусдын итгэлийг онцгой даадаг учраас өөрөө тийм юмд маш имзэг чочирдож хүлээж авч байгаа тэр их нэртэй итгэл алдсан их нэртэй маш онцгой чочирд өвдөө дэлдүүлсэн ишиг шиг ойлоод арилаад алгуулж өгч байгаа шүү дээ. Өөрөө хэрвээ бусдын итгэл даадаггүй ч итгэлчгүй бол тэр чинь огтөрөөр харна шүү дээ. Тэгэж одоо ойж бууч сүдлэхгүй шүү дээ. Гэх мэтлэн Монгол хүний онцгой шин чанаруудыг одоо дүр болгоноор бол гаргаж өгсөн зохиололтой. Тэгээд за тэр одоогоос 100 гаруй жилийн 100 орчим жилийн өмнөх Монголын түүхийг бол үнэхээр олон зүйлээр гаргасан тэр өвмэн самуу уруудалд оройтл зөрчил тэмцэл тэрний цаана ямар мөн чанар байсан гэдгийг харуулсан мэдээж үзэл суртал бас байгаа гэдгийг бид түрүүн хэлсэнтэй. Энэ дээр бас нэг арт түмний дунд одоо уншигчдын дунд хилц болтлоо явсан нэг үг гэдэг чинь хүн жаргалын төлөө төрдөг болохоор ямар хэцүү бэрх амьдрал гашуун зовлон байсах сэтгэл жаргалын ирэмслэлийг шингэн хатаач чаддгүй гэж. Хүн үнэхээр жаргал даадаг юм уу, зовлон даадаг юм уу? Яахлаараа хүн ингээд жаргалын төлөө төрдөг болохоор зовлон даадаг тухай хэлээд шүү дээ. Энэ зохиолд бас их олон сайхан юм монолог одоо зохиолчийн өөрийн дотоод хөөрнөлүүд бий л дээ. Тэрний нэг нь сая чиглэлээ л дээ. Тэгээд тэр нь зүгээр нэг одоо тэр юу шиг гүн гүнзгий утгатай амьдралын ирээн барааныг сайн мог дэнссэн юм агуулгатай юмнууд их олон бий л дээ. Тэрний нэг яа харахгүй л энэ үнэхээр жаргал өгдөг лээ нэг өстэй газар мал тогтдгоо жаргалтай газар хүн тогтдгоо гэдэг чинь дээр нь л бол үнэн шүү дээ. Хүн жаргалыг даадаггүй
жаргалыг даана гэдэг нэг хүний буян байхгүй. Буян ухаан буян хоёрын асуудал. Жаргал гэтрээд ирэхтэр ухаан тутсан тохиолдолд дааж чадхаа байдаг. Ухаантай хүн бол жаргалаа буян болгож чаддаг л зүйл л дээ. Тэгээд яг зовлон бол хүн даадаг юм л та бас ер нь бол тэгээд жаргал даах чадвар бол ягаад гэвэл ухаан тутчихдаг. Зовлон даах чадвар бол илүү байна. Ягаад гэвэл жаргалын төлөө хүсдэмүүлж байдаг учраас зовлон даадаг гэсэн санаал гарч ирж байгаа юм. Тэр нь амьдралд байдаг л зүйлтэй. Одоо энэ цаг үеийн одоо жишээлбэл залуучууд тонглогоо тамир арманыг уншихад нөгөө нөхцөл дүрслэгдэж байгаа ахгүй. Хүмүүсийн сэтгэлгээ их тийм их хол хөндөй болсон байна. Яхаарахгүй 100 жилд Монгол үндэстэн их өөрчлөгдөжээ. Ахуй өөрчлөх их өөр болсон байна. Ахуйгаа дагаад сэтгэлгээ бас их өөр болсон байна. Модернизацид орчин үеижсэн байна. Тэрнээс илүүгээр одоо илүү тийм даяарчлагдах шинжтэй одоо үндснийхээ тийм нэг онцлог тал их суларсан байна. Энэ мэт шалтгаанаас болоод одоо залуу үе тонглог тамир арманыг уншихад одоо нэлээд тийм амархан ойлгодож өгөхгүй, амархан хүлээж авч өгөхгүй байгаа тийм бэрхшээл бол анзаарагдаад байгаамаа. Тэ. Гэхдээ тэр нь огт одоо тэр бэрхшээлээс ашраад одоо энийг уншихгүй тойрно гэдэг бас тийм сайн зүйл биш шүү. Болж өгвөл одоо бид энэ хамгийн наазах нь энэ зохиолыг уншсанаар монгол хэлнийхээ одоо яруу сайхныг мэдэрнэ. Тэндээс суралцах юм байгаа. Дээр нь одоо тэр эний чин дагаад тэр 100 жилийн өмнөх түүхийн олон үйл явдлыг түүхийн сургагч төр байдаг 2-3 тоо баримтаар биш цаад мөн чанараар нь олж харах боломж бий болно. Дээр нь хүний ирээн барантай хүний арва гэж ярьдаг шүү дээ. Сайн муу нийлж байд сав ертөнцид дүүрдэг гэдэг нь сайн муугаараа дүүрсэн энэ сав ертөнцийн тэр сайн муугийн ялгаа цагийг олж харах энэ ер нь тун чухал юм ба. Ер нь хүний амьдралд одоо их олон янзын мэдлэг үнэхээр зайлшгүй хэрэгтэй. Тэр дундаа хүний сайн муу чанарыг олж харах чадвар гэдэг бол тэр тийм хараа гэдэг бол ер нь явж хамгийн одоо сайн одоо эрдэм гэж хэлж байна. Тэр дундаа одоо хамт олныг өдөртдөг, бусдаа нийлж хамтарч ажилладаг. Ялангуяа одоо менежер өдөртөгч төрийн хүний хувьд бол төрийн хүмүүсийн хувьд бол энэ бусдын сайн муу талыг олж харах чадвар гэдэг бол тун чухал чадвар юм байна шүү. Уулаасаа хүнд сайн муу талууд аль аль нь байдаг. Гэхдээ тэр нь аль төвшөнд байна вэ гэдгээр л ялгадаг болохоос уулаасаа эрдэнэ шиг юм уу төмөр шиг 100 тийм сайхан төгс хүн гэж байхгүй. Тэр бол хэв шинжтэй шүү дээ зүгээр. Уг бол одоо хийчих юм уу одоо төгжил шиг тийм адгийн амьдрал товор шүү дээ тэр чинь. Хүн заавал нэг сайн чанар байдаг, заавал нэг муу чанар байдаг. Энэ арманд гарч байгаа дөрүүдээс тэр тухайн хүний сайн муу талыг ялгаж сайн муутай саваар нарах чадварыг л олж аваасаа л гэж хүсэж байна. За баярлалаа. Нэг асуулт байна. Лододонгоос та яаж зохиолч болсон бэ гэж асуусан асуултанд би ер нь аавынхаа ярьсны бичээд л зохиолч болсон хүн дээ гэж хариулсан юм байна лээ. Тэгэхээр аав нь бол мэдээж тэр түрүүн таваас олон зүйлийн тухай ярьлаа шүү дээ. Үнэхээр амьдралыг бол одоо нэвтэнсэн ой ухаан нэг тийм одоо орон зай багт хамжих өндөр. Тэгээд тэр алтаа дараа маань ч гэсэн ер нь аавынхаа ярьсныг бичиж л би нэг романа бичсэн гэж ярьдаг. Тэгэхээр зохиол бичих гэж оролдож байгаа, өгүүлэг тууж роман бичих гэж оролдож байгаа залуучууд нэлээд байх шиг байна. Тэгэхээр энэ зохиолч болоход та түрүү ярьлаа шүү дээ. Хүнийг ингээ хараад нэг уншиж чаддаг хэмжээнд те гэж. Тэгэхээр яг мэдээж зохиолч болоход одоо олон л учир шалтгаан зүйл тэр авьяас одоо хөдөлмөр өгдөлөөс эхлээл тэрийг өгжүүлэх энэ амьдралаас ингээд суралцах энэ амьдралаас дүрээ авах амьд дүр бүтээх гэдэг ингээд олон юм байгаа. Та нэг багцлаад нэг хариулт өгвөл залуучууд хэрэг болох юм бол гэж бодоод байна л да. За одоо тэр лододомбоо авахад тухайд гэж дурсан байт юм байна л да. Ягаарахгүй шатраа болгоо их амьдрал туулсан
хичээжтэй хуучдуух ярьдаг хүн байсан байл. Одоо сая тэнгэрт дэвшсэн Төдөгөө ч гэсэн мөн яг адилхан шүү дээ. Төдөгөө аав лодон гэдэг хүмүүс л адилхан маш их чэжтэй эрдэм мэдлэг одоо чэж эрдэмтэй гэж ярьдаг. Хуучих мэддэг, өгдөх сайн мэддэг. Ялангуяа амьдрал тохиолдсон үйл явдлыг яг тэр онцгой мөн чанартай агшнуудыг маш тодорхой ярьдаг хүн байсан байна. Ялангуяа Төдөгөө ээж нь бол тэр тал дээр бүр илүү байсан гэж ярьдیں۔ Тэгээд Төдөгөө зохиолуудыг үзэх тэр дандаа тэр нутгийн өгдөхтэй холбоотой шүү дээ. Одоо анхны зохиолууд болох тэр нүүдэл судал олон үеэр орман байна. Яг л тэр нутагт болсон үйл явдлууд байна. Тэр жижигхэн өдөө нөгөө буутай ангир мангар гэдэг өгүүлбүүд байна шүү дээ. Тэр чинь бүр яг л тэр одоо эзэнтэй гал байгаа л та одоо нутагт бол яг л тийм яриад одоо агаа гөрж өгдөггүй захируугаар ямаа бууч хижмэг буудна гэдэг одоо хижмэг буудна гэдэг нь зөвхөн дутуу буудаа тухайлдуулж хэлж байгаа юм л та. Тэгээд аж бууга төшүүл тавьчаад пиццаа суучих нэ нөгөө нухаарууд бууг өртөө өрөөд явчихсан гэлээгээд нутагтаа ярьдаг байсан. Тэгээд тэрийг жишээлбэл Төдөгөө ааваасаа юм уу ээжээсээ л сонссон гэрэгчтэй тэгэл өвлөг болгосон. Тэр сүулт нь нүүдэл судлаар ман болвол яа харахгүй одоо тэр нутагт яригддаг нутагт болсон үйл явдал. Тэр дөрүүд нь бүгдээрээ тодорхой нэртэй устдаа байхад дөрүүд маш олон дөрүүд бод дөрв байна. Ороог үсэн морман гэтэл яг бодит үйл явдал дээр голдуу сэтгүүлбэрчсэн зохиол хэмжлэгээр. Тэгээ энэ хуучны манай хуучин зохиолчд бол ер нь тэр өвдөөсөө сонссон эрдмийг ийм бүтээл төрөл болгож чадсан асгүй л чадвартан годалтай. За ер нь дуусны хураавал эрдэм туслаг хураавал далаа гэдэг шүү дээ. Тэгээд энэ одоо энэ үг өөрөө Монгол сэтгэлгээний нэг онцлог харуулж байгаа. Одоо монголчууд эрдмээ бичих номор гэхээс илүүгээр ам дамжуулж өвлүүлж үлдээдэг юм ард юм байсан. Онцлог нь тэр нүүдэлчтэй онцлог тэр. Тэгээд тэр дуусны хураана гэдэг бол одоо өөрөөр хэлбэл уншсны хураана өнөө цагаар бол уншсныг мөдснийг хураах тухай асуудал ярьж шүү дээ. Ягаад гэвэл хүмүүсийн хоорондын байнгын харилцаа их суларсан шүү дээ. Одоо амьд харилцаа их суларсан учраас нэгнээсээ дуулах асуудал их аварцсан. Одоо нэгнээсээ дуулах юм илүү хавживын чанартай юм ил дуулдаг болчиход байна шүү дээ. Гэтэ тэрийг хураах юм бол чи эрдэм болж чадахгүй л дээ. Харин ч сам уурах юм болох байлгүй дээ. Тэгэхээр одоо энэ эрдэм гэдэг одоо энэ ном одоо босод одоо юмнаас ямаа цугл хурааж чадах юм бол эрдэм болно гэсэн санаа. Энэ бичлэнгээр одоо энэ Монгол үндэсний онцлог энэ тэр энэ сая инженеering хэлдэг тэр өвгдийнхэн юунаас бүрэн бүтээл болгосон гэдэг тэг шууд л холбогдох байх л гэж бодож байна. Хүн өөрлөлт хөнгөний арга барил өөр. Энэ цаг үеийн залуу зохиолчд одоо би над бол яг юу гэж зөвлөх бол мэдээстэй мэдээгүй. Тэгэд энэ цаг үеч өөр болчихлоо шүү дээ. Нийгэм асар уртастай өвсөө өөрчлөгдөж байна. Тэгэд энэ өвсөө өөрчлөгдөж байгаа хэмжээгээр нийгмийн одоо харилцаа хүмүүсийн хоорондын харилцаа их өөрчлөгдөж эхэлсэн. Одоо энэ тунгалаг тамир ормон дээр гарч байгаа энэ хүн гүнтэйгээ шууд харцдаг харьцаа их энэ цаг үед их суларчлаа л да. Тэгээд илүү соёлдсон, илүү одоо сайнаар хэлэх юм бол илүү соёлдсон. Муугаар хэлэх юм бол одоо яг одоо нөгөө мөн чанараараа харьцах ил тод байх юм одоо их суларсан. Гэх мэтлэнгээр ингээд их тийм сонин харьцаа бий болоод эхэлсэн. За ер нь явж одоо миний харахад уран бүтээлчд өөрөө л сонсох хэрэгтэй баг. Энэ цаг үед өөрөө дотоод ертөнцөө сонсох хэрэгтэй баг. Тэгээд нийтлэг нэг юм надад анзаарагдаад байт. Нийгмээ цаг үеэ тэг бүхэлд нь одоо суураар нь харах тийм эрэлхийлэл сул байна уу та гэж харагдаад байна. Тэгээд тэр энэ хоёрыг хослуулж чадах юм бол үнэхээр сайн уран бүтээлч болж чадах баг. Зөвхөн одоо ганц өөрөө дотоод анир айгаа сонсох нэг хэрэг. Тэгээ энэ бас өөрөө учир шалтгаантай энэ иргэншлийн төрөмгөл дотор хүн өөр ирэхгүй доторшогоо хандах. Дотоод ертөнцөө анирдах юм. Энэ иргэншлийн өргөн дотроос дотоод анираа сонсох юм
бас өөр гарцгүй болох юм зүйл орж ирж байгаа. Гэхдээ нэрвэжлийн мөн чанарыг олж таних одоо юу гэдэг юм тэр оршихын ерөөс хүний нийгмийн оршихын суур философик ирж яахгүйгээр өөрөөр хэлбэл одоо тийм сэтгэлгээний их тийм том эрэлхийл хийхгүйгээр том уран бүтээл хийхэд бас хэцүү. Зөвхөн одоо ганц мэдрэмж өгөөд хэлж хэлэхэр байна. За баярлалаа сонсогчдоо. Тэгээд манай 6 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Подкаст хийж эхлээд 5 дугаар цацаад 6 дахь дугаараа бид хоёр уг нь наадмаар 2019 оны наадмаар подкаст хийсэн шүү дээ. Тэгээд маш урт болчихоо дахиж ярина гэсээр анлаа удаачлаа. Тэгээд цаашдаа подкаст маань та бүхэн тасралтгүй хүрнэ. Тэгээд ингэж удаан тасалдахгүйгээрөө тий. Одоо 14 хоногт яг нэг хүрдгээр ингээ хүрээд явна. Нэг асуулт байна хаа. Дараагийн ч яг юу ер нь номын жир подкастад тэр орчуулагчийг ураад орчуулгын тухай яриараа. Тэр номын зохиогчоос тэр зохиогчийн дуудаа тэр номынхын тухай ярилцаараа гэд санал болгох юм байна уу заачин? Бадамжууг олж ураар ирсэ гэж бодож байна. Яг бол бадамжууг одоо залуучууд сайн мэдэхгүй байх. Өөрөө ч одоо нэг тийм бас олонд харагдах чадахгүй л яваад байгаа шиг байна. Үнэхээр авьяастай зохиолч. Тэрний Дайсако тэр Амуули гэх тэр өгүүлгийн төвөр энэ төр гэд. Тэгэхээр бадамжууг нэг олоод тэр хүний нэг уншигчтай уулзуулаад гараа. Илгэж хүсэхөөд. За баярлалаа. Тэгээ сая Дайсако Амуул хоёр ант хэвлэлийн газраас дахиад шинээр хэвлэгдсэн байна лээ. Зураг зураад их гоё хэвлсэн байна лээ. Тэгэхээр бадамжаа багт холбоотой байж болох байхаа. Тэр ант хэвлэлийн газартай холбоотой. Дугаар нь болоо тэгээд ороолъё. За баяртай сонсогчд минь тэгээд иргэн уулзъя. Баярлалаа намайг. За баярлалаа.